Ормосын хоолой дахь Америк нэгдсэн улсын зэвсэг түвшний бүслэлт эхэллээ. «16 жилийн дараа Унгар улсад шинэ засгийн газар бүрэлдэж байна. Хавар Милегийн нэр холбогдсон крипто заллингийн хэргийн шинэ баримтууд ил болжээ. Ираны дайны улмаас дэлхийд дахинд сэргээгдэх эрчим хүчний шилжилт хурдсаж байна. Орой мэндийг өргөзөгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Ираны дайн 7 хоногийн туршид үргэлжилж байна. За өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын тэнгисийн хүчин Ираны бомбуудад бүслэлт эхлүүлсэн болохыг зарлалаа. За энэ нь Тегераныг Ормосын хоолойг нээж гал зогсоох хэлэлцээр буулт хийлгүүлэх зорилготой байгаамаа. Америк нэгдсэн улс бүс нутагт 16 байлдааны хөлөг түүний дотор USS Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг онгоц байршуулсан байна. Бүслэлт Ираны эдийн засгийг тэсвэрлэх боломжгүй байдалд хүргэж буулт хийхэд хүргэх үү эсвэл нефтийн үн огцон өсөж Америк нэгдсэн улсын тал өөрөө ухрахад хүрэх үү гэдг нь тодорхойг байна. Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хяндаг Marine Traffic-ийн мэдээлснээр бүслэлт эхэлсний дараахан Ормосын хоолой руу чиглэж байсан дор хаяж 2 танкер бутсан байна. Их Британий далайн худалдааны байгууллагын мэдээлснээр Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчний бүслэлт Ираны бүх эрэг дагуу бомбууд болон эрчим хүчний дэд бүтцийг хамарсан байгаа юм. Харин Иранаас бусад чиглэлд зорчиж буй хөлөг онгоцууд хоолойгоор нэвтрэх боломжтой хэвээр байгаа ч халдлагад өртөх эрсдэлтэй. Иймээс Америк нэгдсэн улсын Ормосын хоолойг бүсэлсний хариуд Иран, Персийн булан болон Оманы булан дахь бүх бомбууд руу хариу арга хэмжээний хүрээнд халдаж магадгүй талаараа анхааруулад байна. Америк нэгдсэн улсын бүслэлт болон Ираны хариу анхааруулга нь дэлхийн эдийн засагт ноцтой эрсдэл үүсгэж гал зогсоох тохиролцоо нуран унах байлдаан дахин эхлэх аюулыг нэмэгдүүлж байна. 2 дугаар сарын 28-нд эхэлсэн мөргөлдөөнийг бүрэн зогсоох зорилготой хэлэлцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиролцоонд хүрэлгүй өндөрлсөн. Үүнтэй холбогдуулан өчигдөр Ормосын хоолойд бүслэлт хийхин анхааруулад байсан Дональд Трамп өнөөдөр уг ажиллагаа албан ёсоор эхэлсэн болохыг баталгахаас гадна хэлэлцээрт хүрэх хүртэл үргэлжлүүлнэ гэдгээч хэлээд амжжээ. Америк нэгдсэн улс болон Ираны хооронд дараагийн шатны хэлэлцээ зохион байгуулах талаар холбогдох албаныхан болон зуучлагч улсын эрх баригчид хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Их сурвалжуудын мэдээлснээр дараагийн уулзалтыг хийх тал дээр талууд хэдийн тохиролцсон гэж байгаа. 4-р сарын 22-нд гал зогсоох хугацаа дуусна. Энэхүү мөргөлдөөний улмаас Иранд 3000 гаруй, Ливанд 2089, Израильд 23 хүн, Америк нэгдсэн улсын 13 цэргийн албан хаагч амь өргөгдсөн байгаа юм. Хохирлын хэмжээг цааш нэмэгдэхээс зайлсхийхийн тулд талууд аль аль нь тодорхой хэмжээнд буулт хийх шаардлагатай нь. Үүн дээр нэмээд Ормосын хоолойн хөдөлгөөнд дахин зогсож буй эдийн засгийн нөлөө зөвхөн Иранаар хязгаарлагдахгүй. Дэлхийн жишг үнд болох Brent нефтийн үн даваа гарагт баррел нь $100 ойртсон нь дайнаас өмнөх 70 орчим $, огцом өссөн үзүүлэлт юм а. Унгар улсын парламентын сонгуул уржигдэр дуусч 16 жилийн туршид төрийн эрхийг барьсан Виктор Орбаны нам ялагдуулсан билээ. За түүний оронд 45 настай Питер Мадьяр ерөнхий сайдаар томилогдоод зогсохгүй. За түүний намынхан парламентын суудлын дийлэнхийг авч эрх баригч нам болоод байгаа лээ. За тэгвэл Унгар улсын шинэ засгийн газраас гарах бодлогын өөрчлөлт, гадаад харилцааны шинжилэлтүүд дэлхийн нийтийн анхаарлыг татж байна. Унгар улсын ерөнхий сайдын албан тушаалд томилогдож буй Питер Мадьяр өөрийн засгийн газрын алсын харааг тодорхойлсноо мэдээллээ. Тэрээр санал хураалтын дараах өдөр Европын холбоотой харилцаагаа сэргээж НАТОтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж дотоодын томоохон шинжилэл хийхээ иргэдтэй амласан байна. Түүнчлэн авилгатай тэмцэж хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулан ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг 8-аас илүүгүй жил болгон хуульчлан баталгаа амлажээ. Мөн 2035 он гэхэд Оросын холбооны улсын эрчим хүчний хараат байдлаа зогсоохын төлөө ажиллана гэж мэдгдсэн
хэлсэн байна. Харин албан тушаалаа өгөх нь тодорхой болоод байгаа экс ерөнхий сайд Виктор Орбаны үед Унгар улс Европын холбоо НАТОтой тун таагүй харилцаатай болж байсан түүхтэй тэмдээч Европын олон удирдагчид Питер Модиорыг ялсанданд баярлаж ээлж дараалан мэндчилгээ дэвшүүлж байна. Ерөнхий сайдаар ажиллахдаа Орбан цөөнхийн эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хатуу хязгаарлалт тавьж өөртөө нойр бизнесийн бүлэглүүдтэй их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн гэх шүүмжлэлт хэд хэдэн удаа өртөж байсан. Мөн Орос Украины дайнд Европын холбоог оролцохыг эрс эсэргүүцэж Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлийг хориглосон нь Оросын холбооны улсад тусалж Европын холбооны эв нэгдлийг алдагдуулж байна хэмээн гишүүдээс хатуухан шүүмжлэлүүд авч байсан юм. Харин сонгуульд ялалт байгуулсан шинэ ерөнхий сайд Питер Модиор Орос Украины дайны хохирогч нь Украин гэж хэлээд уг дайныг зогсоохын төлөө ажиллана гэж мэдэгджээ. Мөн Украинтай харилцаагаа сайжруулна харин Украины талаас Украины хил орчим амьдардаг унгарчуудын хүний эрхийг хамгаалах тал дээр ажиллах шаардлагатай болохыг нь онцлоод байгаа. Энэхүү иргэн сануулхад энэ удаагийн сонгуулийн эрс 77%-аас давж посткоммунист үеэс хойших Унгарын бүх сонгуулийн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм а. Аргентин улсын ерөнхийлөгч Хавиер Милей тойрсон криптовалюттай холбоотой хэрэгт дахин шинэ мэдээлэл гарсан байна. Түүний Libra токены сурчлагатай холбоотойгоор $5 сая хахуул авсан гэх хэрэг сэжиглэгдэж байгаамаа. Мөрдөн шалгалтаар 3 хэсэг бүхий нийт $5 сая төлбөрийн баримт болон криптотой холбоотой лобби хийдэг этгээдүүдтэй урьдчилан холбоо барьсан утасны бүртгэлүүд ил болсон байна. Эдгээр мэдээллүүдийн дараачаар тэрээр энэ бол улс төрийн дайралт гэж байсан бол шинэ баримтуудын дараачаар түүний мэдэгдэл итгэх нь улам эргэлзээтэй болгож байна. Аргентин улсын ерөнхийлөгч Хавиер Милей криптовалюттай холбоотой залилангийн хэрэгт нэр холбогдож шүүхэд дуудагдаад байсан. Тодорхойлбол өнгөрсөн жилийн 2 дугаар сард Libra гэх токеныг Милей олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан токены үн $5 хүртэл өссөн удалгүй $1-оос доош унсан. Үүнд 13,000 орчим хөрөнгө оруулагчид нийтдээ $250 сая алдагдал болох арилжаанд оролцсон хэтвч эзэмшигчдийн 70% нь алдагдал хүлээсэн юм. Тэгвэл хэрэг энэ удаад ахин сөхөгдөн криптовалюттай холбоотой $5 сая хахуул авсан гэж Милей буруутгагдаад байна. Хэрэгтэй холбогдуулан илрүүлсэн шинэ нотлох баримтуудад 3 хэсгээс бүрдсэн төлбөрийн баримт багтж байна. Милейтэй холбоотой гэгдэж байгаа байгууллагууд руу илгээсэн $1.5 сая удаагийн холох $2 сая баримт илэрснээс гадна токеныг сурталчилж эхлэхээс өмнө Libra төсөлтэй холбоотой хүнтэй ярьсан утасны бүртгэлүүд ил болсон байна. Энэ хэрэг эхэлсэн үеэс болох өнгөрсөн жилийн 2 дугаар сард Милей өөрийгөө энд ямар ч хамааралгүй улс төрийн өрсөлдөгчийн зохион байгуулсан явуулга гэж хэлж байсан нь одоо шинээр гарсан баримтуудаар ницаагдаж байна. Ингэснээр түүний улс төрийн рейтинг унахад хүрлээ 2023 онд албан тушаал томилогдсон цагаас хойш иргэдийн түүнд үзүүлэх рейтинг ийм бага байсангүй. Мөн дашрамт дууртахад Аргентин улсад инфляцийн өсөлтийн улмаас иргэд криптовалютад ихээхэн хөрөнгө оруулж сонирхож байсан боловч уг явдлын улмаас хөрөнгө оруулалт саажирч криптог лувер улс төрийн авилгатай холбон иргэдийн итгэх итгэл буурч эхлээд байна. Харин үүнд крипто салбарын иргэдийг уг салбарт итгэл алдахгүй байхыг уриалж хурал семинарууд идэвхтэй зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч крипто салбарын хүч сулран арилжаачид ихээхэн болгоомжилж эхлээд байгаа юм. Цаашид салбарт илүү чанга хатуу хяналт тавих магадлалтай тул асуудал зөвхөн улс төрчдийн нэр хүнд тэдэнд хариуцлага хүлээлгэхээр зогсохгүй иргэдийн бизнес нуруу унах санхүүгийн алдагдал хүлээх гээд давхар эрсдлүүд бий болж байгаа юм а. Ираны дайны улмаас Хормузын хоол хаагдаад байгаа улмаар газрын тосноос хэд хамааралтай улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү шилжин эрчим хүчний хувьд бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү шилжилт нь манай урд хөрш болох бүгд найрамд хятад ард улс элхидийн цэвэр эрчим хүчний технологи болон цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей, нарны эрчим хүчээр тэргүүлж байгаа тул тус улсад ашигтай зүйл болно гэдгийг шинжээчид үзэж байна. Ормосын хоолоогоор тээвэрлэгддэг газрын тос байгалийн дийлэнх нь ихэвчлэн Аз руу явдаг. Тээвэрлэл тасалдсантай холбоотойгоор Азийн орнууд эрчим хүчний хомсдол, шатхууны үнийн өсөлтөд нүүр тулж амьдралын өртгөн нэмэгдэж байна. Дан ганц Азийн орнууд гэлтгүй Америк нэгдсэн улс, Европын улсуудад ч гэсэн шатхууны үн өсөж эхэлсэн. Үүнд ихэнх улсын засгийн газрууд болон бизнес эрхлэгчид чулуудсан түвшнээс хамааралтай байдлаа багасгахын тулд яар авчилж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжих болсон цаг гэж ойлгож байна. Харин хятад улсын тухайд эрчим хүчний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай холбосон стратегийн дагуу цэвэр эрчим хүчний салбарт 10 гаруй жилийн турш шаргуу ажилласны үр дүн одоо гарч байна.
Тодорхойлбол Хятад улс дэлхийд одоогийн байдлаар дараах үзүүлэлтүүдээр тэргүүлж байна. Тухайлбал цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн 70%, батарейны үйлдвэрлэлийн 85%. Үүнтэй холбогдуулан цахилгаан тээврийн хэрэгслийн компани болох BYD, мөн батарей үйлдвэрлэгч компани буюу CATL зэрэг компани хувьцаа дайн эхэлснээс хойш өсөж хөрөнгө оруулагчид шуурх болоод байна. Үүнийг дагаад нэгэн сонирхолтой хуваагдмал байдал бий болоод байгаа нь дэлхийн нийт эрчим хүчний хувьд Америк нэгдсэн улс уу, Хятад улс уу гэх сонголттой тулгарч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар эрчим хүчний зах зээл аль хэдийн ийхүү хоёр хуваагдсан гэлээ. Хятадын сэргээгдэх эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цахилгаан тээврийн хэрэгсэл болон батарейг өргөжүүлэн, цэвэр хаягдалгүй эрчим хүчний технологиг дэлхийд даяар экспортлох уу? Эсвэл Америк нэгдсэн улсын жишээ болох газрын тос байгалийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, шингэрүүлсэн байгалийн хий болон чулуудсан түлшийг экспортлох уу гэх сонголтууд. Улс орнуудын жишээг харвал Пакистан улс Хятад улсаас 50-аас дээш гигаваттын хүчин чадал бүхий нарны хавтан импортлдог. Судлаачдын тооцоолж байгаагаар Пакистан улс жилдээ 6.3 тэрбум $, нефтийн төрлийн бүтээгдэхүүний оронд нарны хавтан импортлсноор хэмнэж байгааж. Харин Их Британи улсад цахилгаан хөдөлгүүрийн түрээсийн эрэлт 30%-аас дээш өсөж, улмаар нарны эрчим хүчний суйрлуулалт өсөн нэмэгдэж байна. Индонез улсын тухайд дэлхийн хамгийн том нүүрс экспортлагч одоо цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж байна. Мөн Хятад улстай хэдэн 10 тэрбум $-ын цэвэр эрчим хүчний гэрээч байгуулад амжжээ. Ингээд харуул Ираны дайны улмаас зөвхөн газрын тосны үн, шатхууны түлшний үн өссөн юм биш. Үүнээс улбаалаад дэлхийд дахин сэргээгдэх эрчим хүчний шилжилт хурцж байна. Харин энэ сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдийн тэргүүлж байгаа Хятад улсын хувьд давуу тал болж байна. Таиланд улсад жил бүрийн энэ өдөр уламжлалт ёсоор шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Сонкран баяр 3 хоног үргэлжилдгээс гадна соёлын болоод шашны гүн гүнзгий утга учирын бэлэгдэлтэй байдаг. Дашрам дуртахад уг баяр дэлхийн нийтэд Таиландын ард олон бөөнөрөө нийлэн усаар байлддаг гэдгээр алдартай юм а. Баярын нэр болох Сонкран гэдэг нь зурхаан гарал гэсэн санскрит хэлнээс гаралтай үг. Үндсэндээ ариусал шинжлэлийн санааг өөртөө агуулсан уг баяр нь доорны зурхаанд үндэслэж нар шин зурхаан ордонд шилжих үед тэмдэглэдэг. Баярын уламжлалт ёсонд өнгөрсөн жилийн азгүй таагүй явдлыг усаар угаах, ад завшаан буйнаар дүүрэн шинэ жилийг хүсэх, мөн гэр бүлийн баяр тул гэр бүлээ хүндэтгэн шашны зан үйлсд хамтран оролцох зэрэг багтдаг юм байна. Гэхдээ баярыг анх буддын шашны заншилд суурлан одоогийн тэмдэглэлтгээс өөрөөр тэмдэглэдэг байж, үүнд сүм хийдэд зочилж, лам нарт хоол өгөх, хүндэтгэл үзүүлэх, адислал авахын тулд ахмад наснуудын гар дээр зөөл нөр ус асгах, угаал үлдэх ёслол ордог байж. Харин одоо юмс даяарчлагдсан өөрчлөгдөж баярын уламжлал хүртэл үүнийг тойрч гарсангүй. Өнөөдөр Таиландд хүмүүс шинэ оноо усаар дүүргэсэн хувин сав, усан буу барин нэгэнтэйгээ тоглон өнгөрөөж байна. Гудамжаар зүрх танихгүй нэгнийг ч усаар шүршин гудамж талбайд хөгжим найр цэнгүүнээр дүүрэх нь олонтой. Жишээ нь Бангкок, Атюха зэрэг томоохон хотуудад дүүрэг тэржигтэй усан давтаж баярыг өргөнөөр тэмдэглэдэг. Дашрамт дуртахад ийхүү усаар байлдахын далд санаа нь шинэ ондоо бүхий л сөрөг бодлоо угаахаас гадна ирж буй борооны улиралтай хамаатай юм байна. Ийхүү эртний буддын шашны уламжлалаа алдалгүй орчин үед өөрсдийн амьдралын хэв маягтаа тааруулан хөгжөөнд тоглоом болгосон Таиланд улсын шинэ жилийн баяр энэ сарын 15-нд дуусгаар байна. Тэнгэрлэгзэн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт бусад мэдээллийг товчоор үзүүлье. Ираны дайны асуудал дээр Ромын пап 14-р Лео өөрийн үгээ хэлж Америк нэгдсэн улсын халдлагыг эсэргүүцсэн. Харин үүний хариуд ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг хэтэрхий либерал үзэлтэй амьдралд байдаг гэмт хэрэгт сул дорой ханддаг хэмээн шүүмжилж, үүндээж уулзалт гуйхгүй гэдгийг мэдгдсэн байна. Түүнчлэн Дональд Трамп өөрийгөө хиймэл оюунаар Есүсийн дүрд хувилгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд цацаж, хүчтэй шүүмжлэлд өртсөний улмаас зураг авалт устгажээ. Геополитикийн хорцмол байдал газар авч байгаач Америк долларын ханш голлох валютуудын эсрэг харьцангуй тогтвортой хэвээр нь Америк нэгдсэн улс Ираны бомбын хөдөлгөөнийг хязгаарлаж, Ормозын хоолойд хаалт тавих тухай мэдээллийн дараач Вашингтон болон Тегераны хооронд дипломат яриа хэлэлцээ үргэлжиж магадгүй гэсэн найдвар валютын ханшийн хүчтэй савлгааг хязгаарласан гэдгийг шинжээчид үзэж байна. Гэхдээ цаашдаа Ираны мөргөлдөөн эдийн засагт хэрхэн нөлөөлөх, ялангуяа газрын тосны нийлүүлэлтийн тасалдал болон Төв банкны бодлогын хүүгийн өөрчлөлт, тэр дундаа Японд гарах өөрчлөлтүүд хааш ирэх нь энхий хэлэлцээрээс ихээхэн хамаарах төлөвтэй байна. Франц улс Америк нэгдсэн улсын технологийн компаниудаас хамаарлаа бууруулах зорилгоор ойролцоогоор 2.5 сая Windows
үйлдлийн системтэй компьютерийг дотоодын Linux суурьтай системээр солихоор төлөвлөж байгаа талаараа мэдээллээ. За албаныхны мэдээлснээр уг өөрчлөлт нь өгөгдлийн хяналт, аюулгүй байдал, уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ зардлыг буруулж, Европын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой гэжээ. За Sony дээр Spider-Man Brand New Day киноны трейлер болон постерууд шинээр тавигдсан байна. За ийхүү Том Холланд 4 дахь бие даасан Spider-Man кинонд Питер Паркерийн дүрээр дахин тоглож байгаа юм а. За киноны үйл явдал No Way Home буюу хамгийн ихний ангиас цааш үргэлжлэн Питерийн найзууд түүнийг танихгүй ертөнцид өрнөх юм а. За мөн киноны найруулагч Destin Daniel Cretton 7 дугаар сарын 31-нд нээлттэй ихэр төлөвлөж байгаа гэдгийг мэдээлсэн байна. Тэнгэрлэгс та бүхэнд гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.